хэрэг болчихлоо. Слайм гэдэг. Энэ читэн цаг очиж гарна. Зумаяа. Мужинас. Мужинас. Наач наанаас. Инфляц их. Одоо очрлол амжин гэж юм бидэд очрлоо. Хүсэж байна. Энэ юм сод Монголоо тий? Сод Монголоо. Ишиг нам гатын дам чинь урдгүй. Монголын яхаа бодож сууж. Тапхандаа танилцуулъя. Нэг юм хурцлаа. За нохонд гарч чинь guys ийшээ хартай. Одоо бид хэд бараг л төхөж байна. Одоо эндээс нэг 5 мэдээ авч байна. Энийгөө даа тэндээ очиод тэдлээсээ тойрж байгаа нь очиргүй. Тэр хугагч дуудаад байна. Баярлалаа баярлалаа. Юу гэсэн юм шиг гинэн дүрхтэй хүн байна. Нөгөө нэг хаашаа эргэж хараад. Ман бидэхийг өмөрж байгаа гоё. Наваач энэ зогсож болохгүй гэж загнуулаад. Буцчиход аач ихнээс нь аяар. Харин тийм. Өсөдөө. Гүй бахан дэглэн бич. Итөө энэ. Миний дэглэн матлах. Залуусаа. Засана залуусаа шинэ блогоор уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Зулаа бит хоёр нэг найзынхаа подкастт өргөцсөн. Энэ подкаст маань болохоор нэлээд зайтай газар байдаг учраас яг харахгүй машин аваад бензин хагасраа болчихлоо. Одоо Баян шөнийн энд биш зургт те. Зургтын энд бензин авч яана харин нэлээд гайгүй бензин байж таарлаа. Бензиний колонк байж таарлаа. Очрно. Тэгээд цаг очлоо одоо бараг авах чинь 3 машины дараа авлаа. Тэгээд үүний дараа бид баруун салааны нэлээд хоошоо яваад нэг гоё газар ой модон дотор подкаст хийх юм байлээ. Тэгээд тэр ой мод руу явах отог хүртэл явах зам нэлээд сонирхолтой байна гэж найдаж байна. Тийм учраас бүгдээрээ хамтаагаарай. Хурлын бодог болсон байх юм. Ялгаж байлаа. Яаж хурлын бодог болов? Хажууд байх нөхрөө хамгаалж чадахгүй. За нууцын хэлээ. Би энэ уснаас урлын бодогтой уусан байгаа. Тэгээд та уугаад урлын бодог болсон байна. Ингээл хүүхнүүд минь хардаж болохгүй шүү. Хардаж болохгүй. Бид өөрсдөө мэдгүй юм хийчдэг байгаа шүү. Мөрөдлөг минь бэлгэж өгсөн баярлалаа. За баярлалаа. Яа ямар гоё юм бэ? Ер нь бол одоо ихтэй манай шатхуун төгөөрийн одоо ажилчид маань ер нь ямар гоё ажил хийж байгаа, ямар гоё хүмүүсийг баярлуулдаг ажил хийж байгаа вэ гэдэгтээ их баяртай байх хэрэгтэй. Яг л камераар өөрчлөж байгаа хүн болгон баярын мишэл тодорч хүсэл мөрөөдөл нь биелсэн мэд боцох болно. Биелж байна. За хүмүүс бензин хаанаас авсан бэ? Ерөнхийдөө яаж ийн гэж чадчихж байна. Тэгээд сая зурагтын сод Монголоос бол бензин авсан. Тэгээд мессежээр болвол яаж амьдруулад байгаа юм бэ? Яа, бензин дажууллаа халуус тасарсан л энэ амьдралыг урлам хөгжилтэй болгож чадж байгаа юм шүү гэд хүмүүс бичсэн. Тэгээд энэ дээр бол харин тий ер нь бол бид нар хаач сайн амьдрах чадвартай Монгол улс шүү дээ. Монгол улсын Чингисийн удам хөгжөлтэй хөх толбот Чингисийн удам болохоор ер нь бол газардахгүй тэгээд ус засандаа өнөөдөр өглөө амжуулаад орсон. Эндээс болохоор Баян шөнийн тис бас бензин өгч байгаа гинэ. За нэг юм хөө сонтой энэ доо болоо гэж.
Та ерөнхийдөө нэг иймэрхүү voice-оор хариулаад явуулаад байгаа нэг хүмүүстэй. Хаана очрлоо гэж бас хүмүүс асууж байна. За тэгээд хариу бичэл яваад байгаа шүү манайхаа. Блогын дээрээсээ үзээрэй хариугаа. Зөөр явж байсан машин баггүй. Тэгээд урд орчих гайхаад. Уул нарийн ингээд явчих. Тэгээд явсан л та. Гэтэ харин өнөөдрийн нөхцөл байдлыг хараад ялангуяа 20-30 минут ойчрлчууд ингээд байж хад урдуур тохио өгөөд дайраад ингээд машин ороод байгаа байхгүй юу. Тэнгүүд стресстэй за болохгүй юм чинь бас зарчмын эсрэг штэ гэдэг. Тэгэхээр тэнгүүд сингээгаа за гээд оруулчихсан байхгүй юу. Харин сингээгийн зүг байсан. Яг гэвэл тэр машин бензин авахгүй ороогүй зүгээр урдуур орж ингэж гарчээсэн машин байсан. Тэгээд нөхрөөрөө бас бахархлаа. Ер нь бол зөөлөн хүнийг бас зөөлөн чигээр нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо уйлаа. За хаачлаа. Тэгээд тарихаа уучлаарай. За хараа банк дүүрэн бизээ одоо хаачихгүй. Засанд явах уу? Яах вэ? Загсанд явъя. Ууланд гаръя. Зөндөө юм байна. Өнөөдөр аялна. Уул руу гаръя. Жага экстрим байна бүгд. Тэрнээс өмнө ийшээ зүүн салаа, баруун салааны уулзар гэдэм болоо би өөрийнхөө нэрлэлчлээ буруу хэлж байгаа уучлаарай манайха. Энд дээр пицца хат KFC байна. Тэгээд пицца хат орчуул зүгээр үү? Пицца хат зүгээр гаръя. Тэгэхгүй. KFC юм уу? За. Ийм гой сонголттой байх гэж. За энэ шунхлаа байна. Шунхлаа дээр хоёр талаасаа очирлцсан бас шатхан өгж байгаа юм шиг байна. Манай монголчууд нэр ингэж амьдрах гэж. Тэгээ очир бас гайгүй юм шиг байна. Идчихэ те. Авч явахаар аваад идээд чи тэгүүлсэн авч тэгэхгүй. Их идэхгүй юм шиг байна. За болсон бүгдээрээ хоол идчихэд тэгээд баруун салааныхаа эцэс рүү явцгаая. Ер нь л өссөж байна. Манай хүн тэнд очиод багийнхантайгаа хүлээж байгаа. Тэгээд бид нэр жоохон хоцрооч юм аа. Гид сатгалан бол үйл ажиллагаанд гоё очиж чадах. Тийм учраас хоцсон чамаагүй гидсээ сатгалаа юмнаа. Тэгээд хоцрооч шалтгагүй. Цаг л хоцрох юм шиг байна. За баг ирж явах шиг байна бүгдээрээ. Дэшээ эргээд гоё моттой баг лагер шиг болчих тийм байна. Тэнийг дөрөв дугуйтай юм байна. Зя. Зя. За сайн уу. Манай дуу явж байгаа. Тотаа яг ATV. Тэрэг юу гэдэг нэ? ATV. Дөрөв дугуйтыг ATV гэдэг юм уу? Би шууд эдгэмнүүд аваад л сонсож байна. Энэ гоо юм уу? За энэ нь харъя бүгдээрээ. За энэ үнгээр явхан дээ. Энэ хараа шатхууны сав. Бензинтэй байна. Дэшээ ганцаар нэлээд өгсөн юм байна. Тэгээ би чи анх удаа кросс унж байгаа юм байна. Нэг малчны ахыгаа мотоциклыг нэг ганц удаа унж ирсэн гэдэг баг. Тэгээд нааша хамаг бие чангалаад баруун хөлний шүрмэс татаад одоо зүүн хөлийнхээс татах гэдэг. Хөлч гэж энэ нэг одоо энэ хэсэг чи юу вэ? Цав хэсэгний. Тэгээд ташаа гойны дээдл цав хэсэгний шүрмэс татаад. Тэгээд сая цав хэрэг энэ одоо юу юм? Өгзөгний баруун хацраа гэдэг шиг. Тэгээ буцаж буухтаа одоо яанда гэж бодоод байж энэ. заавал тэрийг хэлэхгүй. Бүрийг Уул нь
жоохон залуухан байсан бол 20 мөрт байсан бол шууд дайраа гарчих واخхой. Одоо жоохон хөгшрөөд нас суугаад жоохон санаа суугаад эрсдлийг боддог болсон. Тэгээд явж чаддгаа. Дээрээс нь арилжаач юм болохоор ч. За сая нэлээд өндөр өксүр өөд гарч ирлээ тий 4 дугаартаа гарч ирлээ. Тэгээд миний хувьд бол нэлээд яс хавталцсан, шүрмэс татсан тийм өксүр байлаа. Тэгээ өөрийнх нь хувьд ямар байсан бэ сэтгэлээ болцооч. Уг нь өсөө боож байгаа юм. За ер нь бол easy л санагдлаа. Их хэлбэрхэн. Тэгээд бүр би босоогоор явсан хэд хэдэн бичлэг хийсэн баха. Тэгээ үнэхээр гоё экстрим аялал байна. Габида баярлаа. За манай Габриэл маань өнөөдөр подкастт оруулах гээд бит хоёрыг өрөөд ингээд авчирсан байна. Тэгээ маш гоё ойн цорхоод маш гоё газар ирлээ. Архан тал руугаа самартай, тэгээ гүзээлцгэнтэй гэж юм. Тэгээ чонтой, тэгээ гахаатай. За сүүлийн хоёр нь хачир байлаа. Тийм гоё газар байна. Хамгийн анхны 4 дугуйтыг чинь Баалид унжсэн. Тэгээд тэрний бичлэг бас та харсан байх тий. Тэгээд тэнд бол хүний нутагт бол маш хэцүү байсан. Яагаад хэцүү байсан бэ гэхээр хэрэг хүний нутагт ингээд гэмтчих юм бол асуудал шүү дээ. Хөл мөлөө гэмтээ хөлөө хугалах, гараа хугалах ч юм уу. Бит хоёрын хувьд бол одоо өөрийнхөө их орондоо байгаа учраас бас нэг амар айхгүй юмрхүү экстрим спорт руу аялал руу ер нь хүрээд ирсэн. Тэгээд миний хувьд ч гэсэн анх удаа кросс ундлаа. Маш гоё мэдрэмж байна. Нилийн яг ийм ундад дугуйтаа явж байхад бол ингээд гулгацдаг штэ. Гулгаад ингээд унцдаг нэг тиймэрхүү зам дээр бол яхахгүй гулгахгүй байна заяа. Шалтгаан гэсэн чинь угаасаа дугуй угаасаа жоохон офроуд маягийн тийм яг зориултын дугуй учраас шавран дээр нэг амар гулгадаггүй юм байна. Би бол нэг ундаг дугуйтаа явж байхдаа яг нөгөө гулгаж ундаг газрууд тараасаа унахгүй гараад ирж байгаа байхгүй. Тэгээд маш гоё сонирхолтой байлаа. Тэр улаан энэс арай том байсан үгүй юу? Над улаач юм болохоор Yamaha Grizzly гэдэг ATV 700cc хөдөлгөөртэй. Тэр үнэн ямар хөө? За наа ч юм бол яг Монголд явж байсан хамгийн хууч мууч нэг хамгийн хямдхан 35 сая мартал. Яг орж ирсэн нь 80 сая байгаа. Агаараа. Агаараа яцаа. Улаан тавчаа. За. За юм арилжаачин залуу байна. Манайс ингэ чинь одоо сошиал дээрч гэх юм уу одоо ил гараад ч юм гэх юм уу арилжаа хийгээд ил гараад хэдэн жил болж байна. Ямар ч гэсэн надаас бол хамаагүй ирчт тий. За ер нь бол би шууд дайрсан байдیں۔ Өөрөөр хэлбэл дунд нь завсарлаагүй. Ингээд ингээд шууд дайрснаа тий. Яг сурч эхлээл ингээд нэг амар дунд нэг завсарлахгүй. Тэгээд хагас цагаар ч юм уу хийсээр байгаа. Тэр нь бол одоо харахад нэг 6 жил гэж харагдаад байгаа юм. Чиний хувьд болохоор бараг 7 гаруй жил болчиход байгаа шүү дээ. Яг дүүл чи жоохон гайвтай гэдээсэн шүү дээ. Арилжаа хийгээд тий. Арилжаа хийж эхлээд бол би 8 дахь жилдээ явж байгаа. Ил гараад гэх юм одоо хүмүүст одоо арилжаа зааж өгч эхлээд арилжаа гэдэг ийм байдгийг шүү гэж эхлээд юм хэдэн жил болж байгаа. Шууд 6 жил эхлээл сураад хин би юу? Тийм. Чи өөр юм байх. Чи өөрийгөө ярьжсэн юм шүү анх. Харин би арилжаа хийгээд 8 жил болж байгаа. Гэхдээ яг ил гарч ирээд бол одоо 3 дахь жилдээ явж байгаа шүү дээ. Чиний хувьд 6 жил арилжаа хийж байгаа. За ил гараад тэгвэл 3 гар юм уу? Бас л адилхан гэж байна. Гэхдээ би чамаас арай 4 жил хавцаа шүү. Юун дээр фокус. За зүгээр юм. За тооцох юм шүү. Энэ машина аваад явна гэж байх уу? Габриэла, энийг аваад явна гэж байх уу? Аваа явчихна гэж байх уу? Тэ. Ачаад явчих уу? Үнэхээр тухтай байд юм байна. Зүгээр би ер нь бол энэ 4 дугуйтыг саяхан л нэг унсан. Баалид байхдаа бол нэг унах гэж оролдоо. Тэгээд ерөнхийдөө эрсдэл хардаг хүн чинь айгаад болцоохгүй юу? Эрсдлээ тооцоолоо. За хүний газарт унаад тэгээ гимтээд нэг аюул олно гэж бодоод Монгол бол зүгээр өөрийн газар юм чи гэж бодоод өстой сайхан сууцсан. Давгүй их сайхан байна. Өндөр байна. Уруудаад ингээд би анх чамайг босоогоороо яваад байсан хгүй юу? Тэрийг харчаад
Яаж ингэж босоороо явах уу гэж бодоод атаархаад дараа нь өөрөө ингэ босоогоороо өө дайгаж байвхаа тэгэр сонирхолтой. Сайхан байна. За манай влогонд гоё чимэг болсон гоё үг хэлээч манай найз. Зуны сар ямар 6 биш дээ. Сайхан Монгол нутгаараа сайхан аял, adventure хийх. Ганцаараа байсан ч гэсэн хамаагүй гараад яв. Аял, амьдралыг мэдэр. Та нар зүгээр амьд явах гэж биш, амьдрах гэж энэ хороод ирсэн шүү. Амьдрах бол амьд явах хоёр өөр. Surviving and living is different. Та юмрхэл энэ да. За bye guys. За бид сая уулнасаа буугаад ирлээ. Тэгээд миний унсан кроссыг харах уу таад. Энэ кроссыг унлаа. Тэгээд уулын орой руу шавар усан төгсөөд буцаад буугаад ороод ирэхэд бол асуудалгүй. Маш гоё унаа байна. Тэгээд нэг таалагдсан юм. Өмнө би чинь ундаг дугуйл унжсэн шүү дээ. Тэгээд яг ундаг дугуйн дээр ингээд халтарчгаар газар ерөөсө халтарахгүй шаврын дээр явж байна. Шалтгаан нь юулийн дугуй, нэг юм шаврын дугуйтай гоё арзгар хийтэй. Тийм учраас ер нь нэлээд маш их таалагдлаа. Тэгээд маш хүчтэй юм байна. Жохон хаа заавал угцраал баг нисэх нь холгвол харих нь холгвол ийм сайхан унаа байна. Тэгээд сайхан яваад ирлээ. За ингээд залуусаа өнөөдрийн влогийг энэ хүрээд дуусгая. Сайн нэр Альжата байжгаад уул руу сүжээгүй газар орчоо буцаад ороод ирсэн чинь типи ямар ч авсан байна. Машин дүүрэн бензин, данс дүүрэн мөнгө. За дараагийнхаа влогоор бүгд уулзцай залуусаа түр баяртай.